яагаад ийм санал оруулж ийн гэхээр хамгийн нэгдүгээрт энэ өөрөө нөгөө засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон байна. Хөтөлбөрт 4-2-3-4, 4-2-3-ын 6-д яг энэ агуулгаараа шахам даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг халж иргэнд үйлчлэх албаны хууль болгоно гэд бүр орцсон. За нөгөөх нь яг төрийн албаа агчийг улс төрчийн болон удирдлагын хууль бус шийдвэр аливаа дарамт шахалтаас ангид байлгана гэд ингээд томьёологдоод манай засгийн газрын мөрийн хөтөлбөрт орцсон байгаамаа. Мөртлөө одоо эн чинь 2 дахь жилийн одоо төлөвлөгөө болж штэ. Гэтэл 2 дахь жилийнхаа төлөвлөгөөнд энэ заалтаа оруулахгүй бол бид нар ер нь энэ үр дүнд хүрч чадах хэсэг чинь тодорхойгүй болж байгаамаа. Тийм учраас хамгийн нэгдүгээр үндслэл бол энэ мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ одооноос оруулаад хэрэгжүүлэх ажлаа эхлээч. Тэгэхгүй л энэ чинь амжихгүй шүү гэдэг үндслэл байна. За мэдээж ер нь бол манай энэ хуулиуд бол сонсогч чинь даргын эрх мэдлийг аль болох хамгаалсан бэхжүүлсэн нэг ийм чиглэл рүү байдаг. Гэтэл яг нөгөө иргэдийг хамгаалсан гэдэгтээрээ сул мөртлөө эсрэгээрээ иргэдийг дандаа хариуцлагажуулсан энэ чиглэл рүүгээ ерөөсөй байдаг. Тийм ч учраас энэ заалтыг энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан байна. За ер нь бол нөгөө хуулийн засаглал гэдэг чинь хууль гэдэг чинь ер нь яагаад үүссэн гэхээр төрөөс төрийн хүн суртал төрийн эрх мэдлээс иргэдийг хамгаалах гэж л хуулийн засаглал оршиж байгаа шүү дээ. Бүр цаад философи нь. Гэтэл энэ манай хуулиуд бол эсрэгээрээ нөгөө дарга ангийг хамгаалсан энэ чиглэл рүү орцсон байна. Тийм учраас энэ дээр одоо зарчмын өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тэгээд энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээсэ гэж. За хоёр дахь тэр төрийн албан агчийг одоо улс төрчдийн хууль бус шийдвэр дарамтаас хамгаална гэд энэ айгүй чухал байгаамаа. Тэгээ бид нар мэдэн штэ одоо ерөөсө хүний эрхийн үндэсний комисс дээр байгаа ихэнх гомдлуудын ихэнх нь ерөөсө дандаа энэ төрийн албан дах дарамт шахалт гэж байгаа. Тэгэхээр энэ дарамт шахалт юу вэ гэвэл мэдээж дандаа болвол хууль бус шийдвэр гаргуулах гэдэг байх. За ингэж явсаар сүүлдээ эн чинь нөгөө хайн хандсан ажилдаа хариуцлагагүй хандсан болж хуурал нөгөө муу төрийн албан хаагчид чинь байнга ингээд нэг хариуцлага хүлээдэг нэг ийм юм руу орсон юм аа. За дээрэс нь эн чинь нөгөө шүгэл үлээх боломж байхгүй нөгөө шүгэл үлээгчийн тухай хууль энэ бид нар ерөөсөө ярилцаачгүй оруулаачгүй явж гин. Тэгэхээр энэ төрийн албан хаагчдад дээрэс нь ногдуулж байгаа тэр хууль бус шийдвэрүүдийг биелүүлэхгүй байх. За тэрүүгээрээ бас хамгаалагдах энэ эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзээд энд угаасаа оруулсан гэж бодож байгаа. Тэгэхээр энийг оруулж өгөхгүй бол ерөөсөө манай төрийн албан хаагчид чинь нөгөө тэгээ дарга ангиас айгаад хууль бус шийдвэрийг нь биелүүлэх ийм дарамт нь байдаг юм аа. Энэ дахиад нөгөө манай засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаамаа 4-2-1-10-т яг төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйлдэлээс хохирсон иргэд бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ гэж тусгацсан мөртлөө одоо 2 дахь жилдээ орж явахад энэ асуудлыг ерөөсөө оруулж ирэхгүй байгаамаа. Энэ бол одоо маш чухал. Ерөөсөө бүхэлдээ эн чинь бизнес эрхлэгчтэй дэмжиж гэдэг энэ манай бүр засгийн газрын улсын хурлын концепц яваад байгаа. Тэгэхээр энэ ингэж хохирж байгаа бизнес эрхлэгчд иргэдийн энэ хохирлыг бардуулах тал дээр асар дутагдaltaй байна. За зүгээр над дээр айгүй хөргөлүүд ирээд байгаа юм. Тэгээ зөвхөн жишээ хэлэхэд энэ уламжлалт ангах ухааны клиник судлалын төв гэдэг энэ нэг төвийн нэг юм сувилал байх шиг байгаа. Зүгээр би жишээ дурдж штэ. Тэгээ энэ сувилал болохоор менежментийн хувьчлаар тэр эзэдүүд нь автсан. Тэгээд шүүхийн 3 шатны шийдвэр нь гарцсан. Ингээд яваад идэм билээ. Атал нийслэл тэр сувилыг нь одоо булааж аваад нийслэл өөрөө сувилал ажилуулнаа гэд ингээд авцсан. Тэгэхээр бүр шүүхийн шийдвэртээ энэ асуудлыг хүртэл ингээд одоо төр маань булааж аваад өөрснөө нөгөө сувилал ажилуулна гэд яваад ахаар нөгөө бизнес эрхлэгчтэй дэмжинэ гэсэн юм нь хаана байгаа юм бэ гэдэг асуудал. За дахиад түүцнүүдийн асуудал орж байгаа. Түүц ч гэсэн бизнес эрхлэгчтэй. Тэгээ түүцнүүдийн нэг түүцийг хурааж аваад нэг буцааж тавиал ингээд эйн гэдэг чинь бас энэ түүцнүүдийн түүц эрхлэгчдийн эрх ашиг бол маш ноцтойгоор зөрчиж байгаа маа. За сүүлд энэ Алтан гэрэл сайдын одоо засгийн газрын хуралдаан дээр ярьсан яриа байгаа. Сүүлийн 5 жил гэхэд төрөөс одоо төрийн албан агчдын учруулсан хохирол 60 гаруй тэрбум төрсөн гэж байгаа. Төрийн байгууллага албан тушаалтнуудын буруутай үйлдэлээс болж хохирсон хохирол бол 60 гаруй тэрбум. Тэгээ энэ ерөөсөө маш тийм удаан явцтай байдаг, бараг явдгүй шахам. Тийм учраас угаасаа энэ манай засгийн газар маань мэдээд уг нь бас хөтөлбөртөө оруулсан юм байна л да. Тэгээ даанч энийг яагаад хайчаад байгааг нь мэдэхгүй байна. Тийм учраас энийг оруулмаар байна.
За бизнес эрхлэгчид хэрхэн хохирж байгаа талаар бас байнга ярьдаг боловч нэгдсэн судалгаа үнэлгээ бас хийгддэг юм байна. Тийм учраас яг энэ дээр маш системтэй судалгаа үнэлгээ хийх шаардлагатай байна. Тэгээд тэрэн дээр үндэслэж энэ одоо хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. За тэгээд худлаа аж үйлдвэрийн танхимаас авсан судалгаагаар бол хүнд сурталын бизнесүүдэд учирч байгаа индекс бол 2.72 гэдэг их муу дүн авдсан байна. За тэгээд төрийн үйлчилгээ буюу зөвшөөрлийн үйлчилгээ авах болгондоо дандаа зардал гаргадаг гэж. Тэгээ энэ зардал нь бол заримдаа хууль бус байдаг. Харамсалтай нь энэ хууль бус гаргасан зардлаа хаанаас яаж олж авах нь тодорхойгүй. Ингээд нөгөө бидний дэмжих гэдэг бизнес эрхлэгчид маань төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэмж хохироод байна. Тэгэхээр энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан энэ ажлаа эхлүүлээч гэдэг ийм л тодорхой санал байгаамаа. Тэгэхээр энийг оруулаад дэмжиж явбал цаашаа энэ засгийн газар маань бас ажиллаад эхлэхэн зүйтэй авахаа гэж бодож байгаамаа.